За бүгдээрээ сайхан наацгаасан уу. Энэ удаагийн бичлэгээр гүн утга агуулга, философи энтриг төр хойшин тавиад тэрхээ амраан амралтынхаа хажуугаар үзэхэд яг тохирохоор хөгжилтэй бөгөөд уйдамгүй хурдан нүрнэл 4-7 хөгжмийн өрмөц сонголт гээд өөрийн гэсэн өрмөц мэдрэмжийг өгч чаддаг. Үзнийхээ дараа яагаад ч юм дараа мартагдаж өгдөггүй. Үзэг бүрдэл хоошныг санагдолон мөн л тэртээ 2006 онд гарч байсан Алдарт галзуу урд суурлын 3 дугаар анги болох Tokyo Drift-ийг ярьж өгөх гэж байна. Ингээд бичлэг бүрийн доорх комментиг уншиж байгаа болохоор хэрхийг оюун ухаан өөрийнхөө тархиар ажиллацгаа. шинэ сургууль элсэн орж байгаа. Ахлах сургуулийн хүүхэд ихэд хитрхи хөгшин царайтай математикийн хичээл дээрээ хээв нэг машины зураг зуран суугаа энэ хүүхүү бол бидний гол дүр Шон юм. Угаасаа энэ кино тоглохтой 24-тэй байсан юм блэ. Мэдээж тэрээр машиныг бол 13 шигээ мэддэг. Гаднаасаа бол даруухан сайн залуу шиг харагддаг. Дотроос нь өсвөр насны өөрийгөө батал нь харуулах гэсэн хүсэл нь хатгаад байж чадж байгаа хүү юм. Ямагтаал машин засвар цагийн ажил хийж явах вэ? Ийхүү явахдаа өөрийг нь шохоргосон охинтой хальтаараа өрнүүлтэл найз залуу гээд Америк ахлах сургуулийн тухай кино бүр дээр гардаг. Саксо том биетэй шар залуу ирсэн ээ. Миний найз охинтой юугаа яриад байгаа юм гэхэн дэр манай залууч миний машины тухай ирсэн юм гэхэд машин гэж наад сэгээ яриад байгаа юм уу? Манай имиж төвгүйхэн гүйцэтгэмээр юм байна гэж үздэг. Юугээл энэ насны зүгээр өнгөрч байлаа да. Аавынхаа мөнгөөр авсан наад сайхан машин чинь тэгээд ямар ичтэй юм бэ гээд зөсийг нь хөргөчгөн. Өнгөрөөч миний машин бол 500 байрны хүчтэй. 60 км/цагийг 4.3 секундэд авдаг гэж өнгөрөхт нь хөөх чиш башуургийн сайн уншчаа гээд яваад өгнө. Найзуудынхаа дунд бүр найз охиныхоо хажууд тав тэгдүүлсэн өнгөрөө уурандаа тесэлгүй бейсболын бөмбөг аваад жолгочихно. Ингээд л хэрэг мандаж зодтолдох нь гэтэл нөгөө охин нь уралдаад асуудлаа шийдвэл яасан юм бэ гэсэн санал тавина. Шонч би уралд бол бүхнээ тавьдаг гэсэнд өнгөрөө энэ ч шудраг биш. Минийх $80,000 машин. Харин чинийх нэг муу төмрийнсийг би наатахар чи яах юм гэдэг. Охин тэгвэл намайг баацсан тавь. Хожсон нь намайг авна гэснээр тэд санал нэгдэж уралдахаар болно. What the ийм тэнэг охины төлөө уралдахаар болчдөг нас. Ингээд уралдаан ч эхэлнэ. Ямар зүйл гаднаасаа харагддаг шигээ байдаггүй найдлаар Шоны машин өнгөрөөгөөс дутаж шилдэггүй. Уралдаан ширүүсэж Шоныг гүйцэд ирэхэд нь нөгөө тэнэг охин чинь би болцооны шин хүнтэй болох юм шиг байна гэж хуцаад өнгөрөө шарандаа Шоныг машинаар шахаж явж явах замдаа бетон мөргөд онхолдож Шон машинтайгаа газрын уруу өнхөрж хин хинийхэн машин ёстол төмрөөсийг олно. Ийм айхтар хосолцсон гэхэд иймэрхүү шарахтай үлдсэн байдаг. 20 км/цагийн уртаа явж байсан юм уу хаашаа. Цагдаа Шонд уралдааны үеийн бичлэгийг үзүүлэхэд хуулбарыг нь авч болох уу? Өнгөрөө тэнэг охин хоёрын ар гэр нь нилээд баян болохоор тэд уснаас хуурай гарч Шонд бүх бурууг нь тохно гэсэнд тоож байгаа ч юм байхгүй. Миний машин хаана вэ гэж байдаг. Хаччихсан гэсэнд бүр цагдаараа босож идэр. Ингээд ээж нь ирж цагдаа царай алтна. Бид 2 жилийн дотор 3 хот руу нүүсэн энтергээд зовлонгоо тоочж байгаад аргалаад гараад ирнэ. Өсвөр насны сахилахгүй хүүгээ аргалж дийлэхгүйгээ мэдсэн ээж нь Шоныг Токио руу аав руу нь явуулдаг. Ингээд аав дээрээ ирэхэд нь аав нь зочинтой байдгийг. За тэр ч яах вэ? Хөөрхөн ээжд нугасаа сонголт байгаагүй юм билээ. Америкаас явуулахгүй гэвэл шоронд орох ёстой байсан болохоор нь аав руу нь явуулсан энэ ээж. Аав нь түүнд зөвхөн хичээлдээ явна. Ирнэ. Машинтаа зуурлахгүй байх ёстой гэх хатуу дүрмийг сануулад түүнд өрөөг нь танилцуулна. Тэгэд бас энэ нэмээ түүний хөрш. Хөглөө хичээлдээ хоцорж ирээд бас болоогүй охин хараастай. Тэгсэн багш нь үүдээс нь ингээд идэв. Wabaki. 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 Ингээд өдрөө хоолоо идэж байхад нь Твинки гээд наран тулын анаа нар шиг залуу ирснэ. Компьютер гар утас пүүз энтергээд баахан бараа шахаанаачтیں۔ Тэгсэн Шон би угаас энд нэг удахгүй. Харин над Спаркогийн жолоогоо зарах уу? Чи машин тавиа гэсэнд тэд хамтдаа Твинкигийн машиныг харахаар явцгаана. Тэрний машин нь би жолоодон шүү. Эндхийнхэн дайггүй машин ундаг юм байна гэсэнд чийч жинхэнэ машинуудыг хараагүй юм байна гэснээр Твинки түүнийг дагуулна. Шонтой адилхан машинаар өвчлсөн гаруудын бүхэл бүтэн газар доорх ертөнц рүү аваад ирдэг юм. Гэхдээ энэгээр би яах юм? Шүлсчин гоожвол арчаарай. Шоноос машинаас өөр зүйл татагддаг юм блэ? 90 угархай өдөр хичээл дээр харсан Нейла гэдэг охиныг харсан даруйдаа шууд л яваад очихно. Ийм машинд Винэм хөдөлгүүр тавихгүй болохоор ингэдэг юм энтер гэвэж исэн. Цаанаас найз залуу найзтайгаараа зогсож байдаг. Энэ үдцэн царайтайг нь Такаши, харин энэ кул гарыг нь Хаан гэдэг. Яг киноных нь гарсан шиг Такашиг Шон руу очиж байгааг харсан Твинки сандарч очиод бид явлаа гэсэнд өөдөөс нь Японоор чи хин бэ? Төөрч гисэн юм уу гэхэд нь уучлаарай. Би Японоор ярьдаггүй гэсэнд Нейлаг үнсээд одоо ойлгосон уу гайжин гэдэг. Шон би зүгээр л ярилцаж байсан юм. Гайжин гэж юу гэж байгаа юм гэхэд нь эргэж хараад яв гэсэн үг гэсэнд Твинки баргал за хаа бид хоёр явлаа гэд эргэж харна. Энд чи якуза байхгүй юу гэсэнд
Үүнийг сонссон Шон зүгээр л явчихгүй эргэж харснаа. Тийм үү, хөгжилтэй л хэрэг байна. Би уг нь Япон орныг эрхчлөлтөд орно гэж бодсон юм. Хүссэн үнтэйгээ ярьж болдог гэж хуцтай. Такаши, чи намайг хэн гэдгийг мэдхүү гэсэн чи. Шон, мэднэ. Японы Justin Timberlake л байна гэж. Нейла түүнийг ятгад зогсоон. Хажуунаас нь хаан бүр баяссан хараа зогсож үйдэг. Твинкэ Шоныг тэнэг минь Якуза гэж мэддэггүй юм уу? Энд чи маф гэд уушлаарай дэкэ. Сармагчны өнөөдөр банана идээгүү алдаа хэмээн хаан түүнийг явж оролцгаая гэснээр аюул ард өнгөрнө. Такашигийн найз нь гээд нэг дэлжгэр хууд гарбаас зүгээр байхгүй Шоныг алиалж үздэг. Тэгсэн Шон амжилт хүсээ Timberlake гээд аваад аччихна. Такаши эргэж хараад өнөөдөр чи их азтай байна. Өнөөдөр би уралдах гэж байна гэхэд нь тэгвэл тэгээд уралдъя гэсэн чи угаараа уралдах юм. Ролькоро машинг болохоор томрохч амархан гэхийн зураггүй хаан түнд машиныхаа төлхөрийг өгснөөр тэд уралдахаар болно. Цаатах чинь сайн жолооддгоо. Цаатах чинь сайн жолооддгоо гинэ. Чи ДК гэж ямар утгатайг нь мэдхүү? Donkey Kong, Drift King, шарвалтын хаан гэсэн үг. Шарвалт гэж юу юм? Ингээд шарвалт гэж юу болохыг ч мэдгүй залуу маань Токиогийн шарвалтын хаантай уралдах болж Твинкэгээс шарвалт яаж хийх талаар ерөнхийд нь хурдхан заагаад өгч гэхэд нь олон янзаар шарваж болно. Хамгийн амархан нь эргэх үедээ гар карданаа татаад хурдаа нэмэрэй гэсэн хөөрхөн зөвлөгөө өгөөд уралдаан эхэлнэ. Гараанаасаа хурдтай гарч чаддагч эргэлтэн дээр ирээд шууд л мушгиж орхиход баг нь мөргөө зогсоход нь ДК хажуугаар нь яг л талхан дээр бэслэг төрөж байгаа юм шиг маш цэвэрхэн шарваад гарна. Тэгэд өөрсдөө харна үз. Уралдаж хөгөөж ирээд ирэхэд аав нь хүлээгээ сууж байх бөгөөд хаагар яваад ингэж оройтов гэхэд нь ийм орой болчихсныг анзаарсангүй хэмээн аавыгаа хурах гэж оролцсон ч аав нь уралдаад ирснийг нь гадарласан байх бөгөөд чамд эндээс өөр амьдрах газар байхгүй. Чи буцах юм бол шоронд орон тэнэг минь. Надтай хамт амьдрмаар байвал миний дүрмээр амьдрах болно ойлгосноо гэснээр манай хүн ойлголоо ирэх мэ гэхээс өөрөө хэлж чаддаггүй. Ингээд маргааш нь сургууль дээрээ ирэх үед нь бүх түүнийг гүлрөөстэй байх ба өчигдөр машин өгсөн хаан түүнийг анимений кул бооз авчихсан хүлээгээд байж үйдэг. Би мөнгөг чинь төлнө. Битгий өөртөө сонголт байгаа юм шиг ярих байл суучих. Ингээд Шоныг өөрийнхөө шивгчингээ олгоно. Тэд хамтдаа нэг саавны урд ирэхэд энд сарвуутай залуу надад мөнгөний өртөө. Ороод аваад ир гэхэд нь сарвуу. Ороод тартал нөгөө залуу нь аврах том бихтэй гарч идэг. Хаа намайг мөнгө аваад ир гэсэн. Би чамайг тээвэрлэлтийн ажилд явуулж явах болно. 7 хоногт нэг удаа юм уу? Эсвэл цаг тутамд ярьж магадгүй. Чиний өвчтэй вэ нөө? Эсвэл Бейонсетэй биологийн хичээл хийж өгнө надад падгүй. Би дуудана, чи ирнэ. Надад яаж харуулах хийхийг зааж өгвөл болж л байна. Энэ тохиролцоо биш. Би тохиролцоогүй. Ингээд хаан түүнийг дагуулна, Такашигийн байгаа газар дагуулна ирдэг. Хаан түүнд ягаад ч юм түрээс ч юм уу татвар маягийн зүйл төлдөг юм блэ? Түүнийг өгөхөр ирж байгаа нь. Энийг Моримото гэдэг юм блэ? Гэхдээ их далдаг. Тэгээд бас шар устай болохоор нь далжгар шар гэдээ дуудаад явъя. Дэлжгэр шар Шоныг хараад бас л зүгээр байхгүй. Гайжи, чи дахиад хизээ уралдах юм бэ? Харж баясах юмсан гэхэд нь Шон хоёлоо уралдуул яасан юм гээд өгдөд хаччихна. Бэж ядсан дэлжгэр шар чи үннээсээ хэлээд байгаа юм уу? Дөг залуу болох гээд ядцсан юм уу гэхэд нь чи миний үгийг сонслоо гэхийг сонсон Такаши. Хаан, дахиад нэг машин алдмаар байна уу гэсэнд хаан харин чиний 86 оны Королог авах санаатай байгаа шүү гэхэд Такаши за 72 оны Skyline тавьбал болно гэснээр тэд уралдахаар болно. Гэхдээ одоо биш. Тэд бизнесээр ярилцахаар болж Шоны гарч бай гэснээр тэрээр гараад аврага залгана. Өнөөдөр орой хүртэл хичээлээ хийх юм шиг байна. Ирэхмээгээд уцаа тасалтал Нейла ирж байдаг. Нейла түүнийг энд юу хийж байгааг нь асуухад нь найз залуугаас чинь шарвалтын хичээл авах гээд ирлээ. Чи эд нартаа утгалдах тийм ээ. Чи тэгээд өөрөө утгалчихсан юм шүү. Чи миний тухай юу ч мэдэхгүй. Яагаад мэдэхгүй гэж? Намайг гайж юм болохоор уу? Гадны хүн болохоор уу? Тайл та. Аав чинь гэртээ бараг л байдаггүй. Тэгээд л чи уурлаж уцаарлна. Эд нартай нийлдэг үз гэхэд Нейла. Урвас хийн. Таасангүй копа юм гээд яваад өгнө. Can't you go find a nice Japanese girl like the rest of the white guys around here? За тэгээд тохиролцож чадав. Би дэгийг зохицуулнаа. Тэр чинь Якуза шүү лөө. Тэр биш. Аав ах нь Якуза байхгүй юу? Харин тэр жижигхэн өрөөнд мундаг болж үжиглэхээс заашгүй. Гэхдээ тэр надад хэрэгтэй. Тэрний ачаар аав ах нь бид хоёрын 8-нд хошуугаад үрдэхгүй юм. Юу гэсэн үг юм бэ? Ахны навд 8 эрхэлдэг бүхнээс татвар авдаг юм.
Бид Каматагийн газар нутаг дээр байна. Юу ч үгүй хаос нацарсноос тал ашигч болохоо хүртэж бай. Чи өмнө дэкэтэй уралдаж байсан уу? Үгүй ээ. Ягаад? Цаа чин тийм мундаг юм уу? Уралдаад ямар ашиг байна? Өрсөлдөгчөөсөө илүү сайн гэдгийг харуулах арга. Тэгвэл чи зүгээр л хурдан гэдгийг харуулж байгаа юм. Уралдвал нэг хүмүүсийн хэрэгтэй зүйлдэл уралдах хэрэгтэй. Тэрнээс биш уралдаж яах юм? Тэгвэл яагаад намайг дэкэтэй уралдуулах гээд байгаа юм? Чи бол дэкэгийн гол өрсөлдөгч. Тэглээ чи надад машины өртөө. Хаана өрийн гэсэн газартай юм блэ? Түүндээ Шоныг дагуулan ирж нэг улаан машин өгснөөр тэрээр шарвалтынхаа бэлтгэлд орно. Шоныг сургууль дээр ирэхэд нь түүнийг дуудаж дээшээгээ гартал нөгөө дэлжгэр шарчин эвдэрсэн айпод зарсан гэд твинкийг гөвж идэг. Манай залууч нилээд нам суусан бололтой түүнд өөрийнхөө айподыг өгч асуудлыг өвөр шийдэж чадна. Харин твинки яах гэж өгч байгаа юм? Одоо бүгд бараагаа сэлж олно гэд ботчихлаа штэ гэж үйдэг. Нийла түүн дээр ирэхэд нь эртдийн явдал дуушлаарай. Чиний тухай юу ч мэдэхгүй ээж шаал дэмэж хэлчихсэн юм хэмээн уучлал хүсээд аавна. Чи яаж яваад ирнэ энд хүрсэн юм бэ? Баян хилд авч сэлгүүцдэг Копойто киног мэдэн үсттэй. Энэ миний Мексик л гэсэн үг. Тэр үе чи яагаад надад машины өгч уралдуулсан юм бэ? Чи флэт хайчхна гэж мэдчихсэн биз дээ. Яагаад болохгүй гэж? Тэр чи хүнтэй машин биз дээ. Надад мөнгө байгаа. Надад зөвхөн итгэж болох хүн л хэрэгтэй. Хүнийг найзаар нь дүгндэг үсттэй. Нэг машины ачаар хүний сэтгэлийг мэдэн гэдэг бол миний хувьд сайхан л 8. Доор байгаа хүмүүсийг хардаа. Эднэр юуны төлөө дүрм сахидаг юм бол хүмүүс өхөн найцаараа л амьдардаг. Тэд дүрмээс ахиа болчихвол яах вэ? Амьдрал их амархан. Сонгосон л бол буцах зам байхгүй. Шарвалтыг ингэж хийн тэгж хийн гэж заалгаж сурна гэж байхгүй. Өөрөө л сурна. Анх энэ уралдааныг зохиосон хүмүүс өөрсдөө мэдэрч сурсан. Тиймээс зүгээр л мэдэр. Ийхүү бэлтгэл хийхин хажуугаар твинкэтэй хамт гудамжинд пүүз энтер заагаастай. Ингээд хаантай хамт удаан хугацааны турш бэлтгэл хийсний эцэст тэрээр бэлэн болсон бололтой. Аав нэг өрөө гэртээ ирэхэд нь Шон байхгүй байсан болохоор түүнийг уралдаад байна гэж сэжиглэн түүнийг гэрээсээ хөөж манай хүн жаргалтай нарахгүй хаан дээр ирдэг юм байгаа зү. Дэлжгэр шартаа уралдах өдөр ирж мэдээ Шон төрүүлэх нь ойлгомжтой. Хаанч мөрийг аавна. Хичээл дээрээ Нейлаа руу чат бичиж түүндээ комбинид болцонгоо хөөрхөн яриа өрнүүлээд аавна. Нейлаг бага хахтан бас гайжин гэж дууддаг байсан ба тэрээр энэ үгэнд дургүй. Түүнийг жаахан байхад нь ээж нь Австралиас Япон руу нүүж ирсэн бөгөөд Нейлаг 10 настай байхад нь ээж нь үүд болж Дикагийн эмээн түүнийг өргөж авсан байна. Шоны хувьд ч гэсэн адилхан. Аав ээж нь түүнийг 3 таа байхад нь салж ээж нь түүнээс олж дандаа л ээж тийшээгээ нүүдэг байж. Бага байхын л Нейлаа олон Дика нар энд ирж том ах агш нарын уралдахыг хардаг болж машин тоосныхаа дараа энэ уулын зам дээр өдөржин шүнжэнгөө уралдаг байсан ба тэр үеийн Дика одоогийн шиг өөдгөө амтан байгаагүй юм шиг байна лээ. Шон ч өдөржин шүнжэнгөө бэлтгэлхийн байтал түүнийг Нейлаатай болцоод байгааг мэдсэн Дика ирнэ. Түүнийг балбаад түүнээс олбай гэд яваад өгнө. Гэхдээ яаж ч утсан Дикагийн зүв байлгүй дээ. Маргааш өглөө Шоныг нүдүүлсэн байхыг харсан Нейлаа шууд Дикэ дээр очино. Бүх зүйл дууссан гэхэд Дикэ дуусан гэдэг чинь юу гэж байгаа юм гайж ингээд аавна. Нейлаа түүнийг өөрчлөгдсөн гэхэд хэрвээ бид чамайг хүрчилж аваагүй бол чи ээжтэйгээ адилхан болох байсан гэхэд Нейлаа зөрүүлнэ. Авах ч юм байгааг бол чи хинч биш байх байсан гэд хатгаад аавна. Дикэ бид адилхан. Гэхдээ ялгаа нэг үл би байр сураа мэддэг. Харин чи байр сураа мэдхүү гэд Нейлааг ойлуулад явуулчихна. Нейлаа Шон тэр хүрээд ирдэг. Энэ зур Дикагийн Якуза авгахан түүн дээр ирэх ба ягаад ч юм хараал айц төрүүлмээр нэг тийм эвгүй үгэн байдаг. Тэн Дикаг оруулаад бүгд л шээсэн гожно. Камата би чиний бичсэн тайлан тооцооны талыг нь ч ойлгодоггүй юм шүү дээ. Гэхдээ би яаж чиний хамтрагчийг надаас мөнгө хулгайлж байгааг мэдсэн байх уу? Гэхэд Дикач гөлөг царайлал тийм чихийг аваагүй байлгүй дээ. Тэгсэн бол би мэдэх байсан гэхэд эртний нэг хиллэг байдаг юм. Хадаасан сугарснаас олж тах унсан. Тах унснаас олж морины хөл гэмтсэн. Морины хөл гэмтснээс олж мэдээг цагтан хүргээгүй. Цагтан хүргээгүй мэдээнээс олж дайнд ялагдсан. Та гэдэгтээ царайг нь сайн хардаа уурснаас гадна айхтар гомцсон царай байгаа зү. Ингээд шууд л даалдах тэргүүтээ хандуудаа дагуулна. Хаан энтрийн байгаа газар дээр ирлгүй яах вэ? Шууд л хааныг цохиж аваад би чамд итгэсэн. Бүхнийг чамд даатгсан. Бид хамтрагчд байсан. Гэтэл миний цаагуур хор найруулж авна гинэ хэмэхэд хаан за болдоо. Би чинь бой скаутууд биш шүү дээ. Энэ бидний ажил хэмэхэд
цаанаас Нейлаа гараад ирнэ. Такаши хаан руу шууд л буу тулгаад одоо яах гэж байна? Энэ бидний хийдэг ажил үстэй гэхтэн хаан би чамд хэрэгтэй. Би байгааг бол чи өдөө хүртэл явж чадахгүй гэтэл аз олж Твинкийн хаалгануудыг буулгаж хаан Такашиг Шон болохоор дэлчгэн шарыг зөхөж унгаад машинд суун зугтцгаана. Шон Нейлаа хоёрыг сууж байхад нь дэлчгэн шар машиныг нүшгэлж тэнэгтэхт нь мөргөд гараад явчихна. Мэдээж хойноос нь хөөж бөөн л хөөцөлтөн болно. Дэлчгэн шар Шоныг шахаж дэлчгэнж байгаад урт талаас нь ирж байгаа машиныг харалгүй мөргөлдөд үлдэнэ. Дика нэг өвгөө харснаа үлдээгээд үргэлжлүүлэн цааш тэднийг хөөн. Хаан Шоныг хөөж байгааг хараад машинаараа саатуулж үргэлжлүүлэн давхсаар нэг өдөртөл гэхэд 3-4 сая хүн гарч өнгөрдөг алдар шинжиггүй өнгөрнө. Дикэ хааныг буудаж хөөж байтал хааны хажуунаас нэг машин орж ирэн мөргөж машинаас нь туршин гоожно. Шоныг очиход юу ч үгүй болтол дэлбэрж үүнийг харсан Дикэж бахан ханс наятаа яваад өгнө. Нейлаа Шон хоёр цочролд орж явсаар Шоны аавын гэрт ирэхэд Дека хүрээд ирдэг. Шон шууд л уурандаа барьж аав нь үдэж гарна. Гэтэл Дека буу толгох үед аз олж аав нь хажуунаас нь гарч ирнэ. Декаг зогсооно. Нөхцөл байдлыг ойлгосон Нейлаа Декагийн машинд сууж Дека аавыг ч байхгүй дуулцгээд яваад өгнө. Аав нь түүнийг одоохонд явуулан гэхэд Шон энэ бол миний хийсэн хэрэг. Би үүнийг өөрөө зохицуулах ёстой. Та намайг ойлгооч дээ гэж гуйснаар зөвхөн ирчүүдэд ойлгодгийн адилаар аав нь түүнийг ядчил чи миний алдааг давтсангүй хэмээгээд түүнийг явуулна. Шон явж Твинкитэй уулзна. Твинки хотоос явцгаая гэхэд би чадахгүй гэсэнд Шон Дикэ чамайг хөнөөхийг хүсэж байна. Бас Каматагийн асуудал байна. Одоо өнгөрсөн гэсэн ч Шон Камататай би уулзна. Дикэ зөвхөн ахыхаа үгэнд орно. Энэ бүхнийг дуусгах ёстой гэсэн ч Твинки уурлаж чи солиорчгоо юу? Хаан өгсөн. Тэглээ чи Каматагийн байрлал юу ч болоогүй юм шиг яваад орч чадахгүй гэсэн надад өөр сонголт байхгүй гэдэг. Түүний шийдсэнийг ойлгосон Твинки түүнд өөрийн хадгалсан бэлэн мөнгө өгч Каматагийн байрнаас амьд гарахад чинь энэ чамд хэрэг болно гэснээр Шон Каматагийн байр руу явна. Түүнийг очиход бөөн эвгүй гарууд хацхан холгүй хүлээж байх ба цүнхтэй мөнгө үзүүлээд дотогш орно. Түүнийг дотогш ороход Дека Нейлаа хоёр ч бас хамт байх бөгөөд Шон түүнд таны эмийг өгөхөр ирлээ хэмээн ухсхийг төдөд чөтгөр харсан жайгаа зүгтгар царайтай нөхөр түүнийг саатуулж доторгын шалгаад түүнд үзүүлтэл чин дээрээ хитгэн цаас жолоодчаад зүгээр гараад явна гэж санаа юу гэж байдаг. Гэтэл Шон би таны юмыг эргүүлж өгөхийг хүссэн юм. Гэхдээ энэ миний эндэрсэн гол шалтгаан биш. Би уучлал хүсэх гэж ирсэн юм. Таны нахс дүү бид хоёр нилээд болчонгүй зүйлс их хийсэн. Гихийг сонсон Такаши энэ гадны хүний үгийг сонсоод дими гэсэнд авгаах нь Такаши өчнөө нь олон алдаа гаргачаад надад заах санаатай юу хэмээн түүнийг дугуй олгоно. Үргэлжлүүлэн Шон би танд энэ хэргийг зохицуулах санал тавих гэсэн юм гэхэд чи тэгээд энэ хэргийг яаж зохицуулах саналтай байгаа юм бэ? Гэхдээ нь уралдаанаар гэсэнд Камада инээд алтна. Шон Дикэ бид хоёр танд өчнөө саад болсон. Харин одоо үнийг бүрмөсөн дуусгах боломж олгооч гэж танаас гуйж байна. Бид хоёр уралдъя. Ялагдсан хотоос бүрмөсөн явъя гэсэнд тисэж ятсан Такаши би өмнө энэ навшиг ялж байсан гэхэд нь Камада тэгвэл сайн байна. Өмнө нь ялж байсан юм чинь дахиад төвгөх нь ялна бицтэй. Химээснэр тэд уралдаанаар асуудлаа шийдгэр болно. Мэдээж тэд нь машин хэрэг болж хааны газар дээр ирэхэд нь цагдаа нар бүх машиныг авч явсан байдаг ч анх Шоны юу ч үгүй болтол нэвдэлсэн машиныг харин үлдээсэн байх ба үүний моторыг нь аяг хавуучин машины их бие дээр нь суулгаж тэд шинээр машин босгоно уралдааны бэлтгэлд орно. Дикийн замыг учиртай болоо сонгосон. Энэ бол тэрний уул. Оройноос нь авахуулаад асуудалгүй явж ирсэн ганцхан хүн бол Дикэ. Оройч болж Шон уралдах замаа харан кул бааз авцсан зогсож байдаг. Ингээд үцгээр ирсэн бусад хүмүүс ч ирж Каматач мөнөдөл Нейлагийн амтаар ирсэн байдаг. Ийхүү шаруултын хаан Такашигийн эсрэг шинэхэн тоглогч болох Шоны уралдаанд халзаах хүүгийн дохиогоор эхэлнэ. Дикэ уралдааны тэргүүллийг авч урд гарна. Буруу шаргалт бүрэн нөхөлт хүрэх аюултай зам байдаг. Нэг эргэлтэн дээр ирэхэд Шон өндөр ур чадвар гаргаж урд нь гарч чаддаг. Хойно үлдсэн Дикэ мэдээж хавцал руу шахна. Ингэж нилээд явсаар дахин нэг эргэлтэн дээр Дикэг шахах гэхэд нь хурдаа хасаж улмаар Дикэ маань уулын уруу өнхөрч бид шинэхэн шаргалтын хаантай болдог. Гэхдээ Дикэ азар амьд үлдсэн байдаг. Ингээд ашгүй Дикэгийн авгаах нь эр хүн шиг зан гаргаж амлалтандаа хүрснээр тэд чөлөөдөө болцооно. Киноны төгсгөлд Шоныг Азтай хамгийн мундаг нь гих хааныг таньдаг ах дүүс шиг нэгэн гих хүн Шоныг уралдыг гэхэд нь яваад очиход нь энэхүү киноны загалмаас нийцэг болох Дом Торетто хүлээж идэг. Шоныг сайхан унаа байна гэхэд нь жилийн өмнө хааны эцтэйгээ уралдаад авч байсан юм гэдэг. Ийхүү тэд уралдаж буугаар 2006 оны Галзуу хурд Токио Дрифт гэх кино маань ундралдаг. За, Галзуу хурдын 3 дугаар анги Токио Дрифтийн гол дүр болох Шон гэх залуу нь дахиад үлдсэн цуурлууд дээрээ хальт гараад өнгөрдгийг стооцвол ерөөсөө гардаггүй ба эхний 2 ангинд гарсны дараа Universal Studios-ийн зүгээд арай өөр амьсгал оруулах зорилгоор шинээр дүрүүд оруулж ирсэн нь энэ кино бөгөөд тухайн цаг үедээ үзэгчдээс үндсэн гол дүр болох Vin Diesel болон Paul Walker нарыг тоглоулаагүй юм нэлээд шүүмжлэлийг авсан байдаг.
Тийм ч учраас үлдсэн ангиудад юусаа гардаггүй байна. Гисэн хэдий ч хаан гэх дүр нь үзэгчдийн анхаарлыг нилээдгүй татсан учраас галзуу урдын 5 дугаар анги дээр түүнийг буцаан авч ирсэн байдаг. Бас нэгэн сонирхолтой баримт дуртахад кинон дээр камео маягаар гардаг энэхүү эрхэн бол бодит амьдрал дээр жинхнээсээ Drift King гэж алдарсан Tsuchiya Keiichi юм. Одоо энэ киноны үйл явдлын талаар цохос дуртаад арай өөр нүдээр энэхүү киног харах юм бол киноны гол охирогч болох Шарвалтын хаан гэгдэх Такашийн эсрэг дүрээр гарчихсан болохоос биш зүгээр л явж байгаад хаанаас ч гинт гараад ирсэн залууд найз өхнөө алдаж бас болоогүй үнэн хамтрагчин гэж итгэж явсан хүн нь цаг бүртлээ өөрийг нь хуурж авсныг анзаарч улмаар хорсондоо өшөөгөө авах гэж явахдаа хамгийн сайн найзаа алтгаас гадна өөрийн нэр төр байр суурь гэд бүгдийг алдаж байгаа нь үнэхэр шудраг ус. Тэрээр Нейла чин сэтгэлээсээ хайртай байсан. Яаж мэдж байгаа юм бэ гэхээр киноны хасагдсан хэсэг дээр нэг юм хэсэг байдаг юм билээ. You know who my uncle is, right? Yeah. Everybody does. Wise man. He once told me, never get hung up on one girl. There's no such thing as the one, he said. There's 6 billion people on the planet. How could you know? But I have to say I disagree. Nira is that 1 in 6 billion, don't you think? Тэгээ хинч Такашигийн оронд байлаа гэсэн түн шиг үйл хийх байсан байх. За тэгээ та бүхэн өөрсдийнхөө тунгаан хүлээж авах байх гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.